За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв ямар ч үед чухал зүйлсээ хий гэж байна. Библийн ишлэл нь Еврей 11:1. Итгэл бол найддаг зүйлсийн манд бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэж байна. За хамтаа залбираад эхлэе. Ааваа тэгээд би таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж биднийг өөрчлөн шинжилээрэй гэж залбирч байна. Амен. Хөл бөмбөгийн улирлын бүх тоглолтод ялагдсны дараа би хийх ёстой зүйлээ үргэлжлүүлсээр байх шаргуу зангийн талаар олон зүйл ойлгох сурсан юм а. Бид үргэлж ялах хүсэлтэй байдаг ч удаан хугацаанд тууштай хэмнэлээ барьж явах нь тамирчид болон дасгалжуулагчид амаргүй байдаг. Бодит байдал дээр боломж бага байсан ч тоглогчдоо байнга ялалтад урамшуулан дэмжих тийм ч амар бишээ. Лигийн тоглолтууд тамирчдад чадвараа нэмэгдүүлэх хэрэгсэл болдогч лигт орсон ч амжилт гаргаж чадах эсэгтэй эргэлзэх үе байдаг. Би сайн дасгалжуулагч байж чадах болов уу? Би үнэхээр дасгалжуулагч байхаар дуудагдсан уу хэмээн залбирал дотроо тэмцэлдэх үе надад гарч байсан. Харин дараа нь бурхан өөрчлөлт хийж эхлэв. Манай хотын цэнгэлдэхийн дарга хөл бөмбөгийн төсөл эхлүүлэх тухай ярилцаж ойролцоох сургуулийн тамирчинд тэтгэлэг олгосон юм. Тэр жил бүх зүйл амжилтгүй мэт байсан боловч бурхан үргэлж өөрийн хүмүүсийн төлөө ажилдаг гэдгийг харуулсан билээ. Яг л хүмүүс назараас сайн юм гарч чадна гэж юу гэж Иохан 1:46 дээр хэлсэн шиг эзэн бидэнд юмс үргэлж харагдаж байгаа шигээ байдаггүй тухай сануулсан юм. Дэлхийн аврагч эзэнг хинч загалмай дээр үхэн гэж бодоогүй байсан ч тэр бидний төлөө өөрийгөө зориулсан. Түүн дотор итгэлтэй байж хүссэн зүйлийг нь тууштай үйлснээр тэр бидэнтэй ямар ч үед хамт байна. Сайныг үлдхийг бид харах болно. Гайхамшиг болохоос 5 хормын өмнө бүү бууж өг гэж найз минь хэлдэг юм аа. За Библийн ишлэл 1-р Коринт 9:24. Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэгч нэг нь л шагнал хүртдгийг та нар мэдэхгүй гэж юу? Та нар ялахын тулд гүйцгээе. Филиппой 3:13. Ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц юм маань ардгаа мартаж урдах өөдөө тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өөд урагшилдаг. 1-р Тимот 6:11. Харин Бурхны хүн чи энэ бүгдээс зүгт зөвхт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, төвчээр ба дүлгөөн занг мөшиг, итгэлийн сайн тэмцлэр тэмц, мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн гэж. Амен. Тэгэд эзний үг та нартай үргэлжлүүлэн ярих болтугай. Бурхан ивэг.